Монголд үндэсний лотерей. Сайн байцгаана үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Үндэсний лотерейн дугаарыг хэлж байна. За Азийг атгандаа гэсэн өрөөнд дээр явагддаг энэ удаагийн дугаарын 4-ийн тохиолдлыг хэлж байна. За анхаар танд болно. За 4-ийн тохиолдолд үзэгч та бүхэн маш сайн мэдж байгаа. За тэгээс 9-ийн хооронд та бүхэн 4 тоо сонгох хэрэгтэй байгаа. За Азийн 4 тоо гэдгийг бол үзэгч та бүхэн маш сайн мэднэ. Бид бүхэн 4 гэрх гэж шагаагаараа хүртэл 4 тоогоороо 4 шагаагаар бас тоглодог. За тэрнтэй мөн адил та бүхэн машиныхаа арлын дугаар байдаг юм уу? За нэг бол төрсөн он, төрсөн сар өдрөө оролцуулж болно. Мөн азийн дугаарууд хоригдлуулаад тэгээс 9-ийн хооронд 4 тоог бүрдүүлж та бүхэн үндэсний лотерейн 4-ийн тохиолдолд оролцох боломжтой юм аа. За 4-ийн тохиолдолд бол тэгээс 9-ийн хооронд таны сонгосон тоо яг энэ дарааллын дагуу энэхүү тавцан дээр гарч ирсэн дарааллын дагуу байх ёстой. За азийн ихний дугааруудыг үзэгч та бүхэнд харуулж байна. За азийн дугаарууд гарч ирж байна. За үзэгчдээ та бүхэн нэг тасалбар худалдаж авснараа нийт 3 тохирол зэрэг оролцож ийн гэсэн үг. Та өөрийнхөө сонгосон 4 тоог энэхүү 3 машин дээр гурван дээр нь зэрэг харах боломжтой юм аа. За 3 дугаар зэргийн хонжирын азийн дугааруудыг бүгд хамтдаа харцгаая. 9182 9182 9182 гэсэн азийн дугаар гарч ирсэн байна. За та хэдэн төгрөгөөр оролцсон тэрхүү оролцсон мөнгөнд дүн тань 3 дугаар зэргийн хонжир дээр таны азийн дугаар таарах юм бол тэрхүү бооцоо тань 500 дахин үржигдэх юм аа. За 2 дугаар зэргийн хонжирын азийн дугаарыг харъя. 431 тэг 431 тэг 43 10 таны бооцоо 1000 дахин үржигдэнэ. За 1 дугаар зэргийн хонжирын машин дээр 4693 4693 4693 гэсэн азийн дугаар байна. За таны бооцоо 2000 дахин үржигдэх нэ. За өргөжлүүлээд 6 тэгийн тохиолдолд бүгд анхаарлаа хандуулцгаая. Мөн адил тэгээс 9-ийн хооронд та бүхэн 6 тоо сонгох хэрэгтэй байгаа. Сонгосон 6 тоотон яг дарааллын дагуу энэхүү органик савнасаа гарч ирсэн тавцан дээр байрлсан дарааллын дагуу та бүхэн бас өөрсдийнхөө дарааллыг тулган харах хэрэгтэй юм шүү. За 6 тоо таарлаа гэхэд та 50 сая төгрөгийн азтан болох юм. За хамгийн ихний азийн дугаар 8 тоо гарч ирлээ үзэгчтэй. 8 тоо гарч ирлээ. 8 тоо гэдэг бол мөнгөний тоо. Мөнгийг хязгааргүй бэлэгддэг бас хүн болгон 8 тоогоороо бас машины дугаар юм уу, утасны дугаарч байд юм уу бүгд бас ижилсүүлдэг. За 2 дахь тоо 9 тоо байлаа үзэгчтэй. 89 ингээд та 1500 төгрөгийн азтан болж байна. 1500 төгрөгийн азтан болж байна. За 3 дахь тоо 3 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. 893 ингээд та бүхэн 15000 төгрөгийн азтан болж байна. 893 15000 төгрөгийн азтан болж байна. 4 дахь тоо гарч ирснээр таны 15000 төгрөг 150,000 төгрөгөөр өөрчлөгдөх юм аа. За 4 дахь тоо 9 тоо байна үзэгчтэй. 9 тоо байна. 89 39 гэж уншиж болно. 8939 ингээд та 150,000 төгрөгийн азтан болсон бол 5 дахь тоо таны 150,000-ыг сая 500,000 төгрөгөөр өөрчлөх гэж байна. За 5 дахь тоо 6-гийн тоо байна үзэгчтэй. 8939 ингээд та сая 500,000 төгрөгийн азтан боллоо. Үзэгч та бүхэн маш сайн мэднэ. Сая 500,000 төгрөгийн азтан бол нэлээд тодорч байсан. За тэгвэл 6 дахь тоо 50 сая төгрөг болохоор 1-ийн тоо бууж ирлээ үзэгчтэй. 89391 за ингээд та бүхэн 50 сая төгрөгийн азтан болж байгаамаа. Магадгүй эхний 2 тоон зүрсэн байвал сүүлийнх нь таарсан байвал та бас азтан болсон гэдгээ бас маш сайн санаарай. За ингээд 1-ээс 42-ийн хооронд азийн дугааруудыг та бүхэнд харуулъя. 1-ээс 42-ийн хооронд азийн дугаар байна. 6-42-ийн тоглолтод анхаарал хандуулцгаая. Бидний нэрлэгдгээр их гарын тоглолт гэж нэрлэгддэг 120 сая төгрөгийн азтан тодорхойд хэдхэн секунд хэдхэн хором үлдээд байна. За энэ дээр гарч ирсэн 1-ээс 42-ийн хооронд таны сонгосон 6 тоо гараад ирвэл та амьдралдаа бас нэлээд томоохон өөрчлөлт хийж байгаамаа. 120 сая төгрөгийн азтан болж байна гэсэн үг. За ерөнхийдөө нэлээд томоохон метр квадраттай байр авах боломжтой. За тэрхүү мөнгөөрөө та бүхэн бизнес эрхлэх боломжтой. Ер нь амьдрал дээр ямар нэгэн өөрчлөлтийг хийх боломжтой. Хамгийн ихний азийн дугаар 24 гэсэн тоо байлаа үзэгчтэй. 24-ийн тоо. 2 дахь тоо маань 3 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. 3-ийн тоо гарч ирлээ. За 24 3 магадгүй та бүхэн гэр бүлийнхэн гишүүдийн насаар за гэр бүлийнхэн гишүүдийн азийн дугааруудаар за мөн өөрсдийн хүндж дээдлж явдаг. За одоо бурхан шашнаас өөрсд чинь ивэл тоо гэж байдаг. За тэрхүү ивэл тоогоо ч юм оролцуулаад нэг үзээрэй. 120 сая төгрөгийн азтан болохыг үгүйсэхгүй. 24 3 тэрний дараагийн 28 гэсэн тоо гарч ирлээ. За тэгвэл 4 дахь тоо 13 гэсэн тоо гарч ирлээ. За 642-ын
онцлог бол байр дараад харгалзахгүй гагцгүй таны сонгосон 6 тоо энэ тэндээ орсон байж болно. Байр харгалзахгүй 5 дахь тоо 5-ын тоо байлаа үзэгчтэй. За эдгээрээс 4 тоонд харахад та 20,000 төгрөгийн азтан, 5 тоонд харахад та 900,000 төгрөгийн азтан болох юм аа. 6 тоо харахад та 120 сая төгрөгийн азтан болох юм аа. За 6 дахь тоо 14 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. 24 3 28 13 5 14 гэсэн азийн дугаарууд гарч ирлээ. Энэхүү азийн дугаарууд бол таныг 120 сая төгрөгтэй болгоход нэлээд томоохон хувь нэмэр оруулж байгаа азийн дугаарууд. За тэгвэл 7 дахь тоо буюу бонус тоог та бүхэн танилцуулъя. 40 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. Бонус тоо маань 40 тоо гарч ирлээ. За ингээд Азийг атгандаа гэсэн ураан дээр явагддаг үндэсний дотроо нэвтрүүлэг генүүдийн дугаар өндөрлөж байна. 24 3 28 13 5 14 гэсэн тоонуудыг та бүхэн бүгэлсэн бол 120 сая төгрөгийн азтан болжээ. За хэрвээ нэг тоо дутахад бонус тоогоо оруулаад та 12 сая төгрөгийн азтан болох юм аа. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей